Москвад цааслуулсан Монголын ерөнхий сайд Агдам буугийн амар. Амар нь Бадруулт төрийн 12 дугаар он буюу Монголын 15 дугаар жарны улаагч нохой жил 1886 оны хавар Түшэйтэн аймгийн Эрдэнэ дайчин Хошойчи вангийн хошуу одоогоор Булган аймгийн Буугд сумын нутагт уулын голын Маали аманд огтайж Агдам буугийн хүү болон мэндэлжээ. Агдам буу тайж нуган үртэй болсондоо хязгааргүй баярлаж өөрийн номын багш Данжин гавжийг үрж залжээ. Тэднийд морилон ирсэн Данжин гавжийг эдээ ундаагаар дайсны дараа Агдам буу тайж багштан минь Бурхан биднийг ивэж боломт залгах нуган үр заяалаа. Та хүүгийн минь заяа төргийг мэргэлж өгнө үү? Хоолтой хүн заяаж юу? Хоолоор хомс хүн ирж юу? Айлд шаарилнө үү хэмээн хадаг баригн мөргөжээ. Данжин гавж хоолоогон саад амандаа майн мэгзэн уншинга шоогон хайж нүхийн тоолж үтснэ нэлээдгүй гайхаж хөдсөн үлгийтэй хүүгийн нөөрийг өнгөж харснаа дахин шоогон хайлаа. Тэгээд толгоос хэсэрхэд Агдам буу тайж самдарч багш минь ягаа юм бол маруухан төлөг буугаа юу хэмээн асуухад гүй тэр хачи юм да. Харц шахуу айлын хүү болон төрсөн гэхэд хаан сухаданд төржээ гэсэн төлөг буугаад байх юм. Гурав дахин хайж үзлээ. Тэгжил буугаад байна да. Төмний санаа өөрчлөгдөж төр эргэх юм болов хэмээн гайхшран хэлжээ. Агдам буу тайж наманчлан залбирч ядуу хогтойж миний хөвөн хаан суун гэж юу байх вэ? Ийм яриа жаахан хүүд минь гайч болох юм билүү? Багштан минь ном айлдаж заяа тойргийг засч өгнө үү хэмээн гуйхад Данжин гавж заяа тойргийг засна гэж байдгүй маа. Агдам буу минь юу ч гэсэн их хөвс яг хүлээж байгаа хөвөн бололтой. Өсөж торноод ирэхээр нь Эрдэнэ номтой хүн болоход харин чи анхаармаар юм байна гэж. Жаахан том болоод ирэхээр нь танд шав оруулж Эрдэнэтэй лам болох ёстой юм болов гэхэд Данжин гавж толгоос ихсэрч хаан суух одонд дөрсөн хүүхдийг төрийн хар хүн болгох хэрэгтэй. Бурхны шав болгоул зяа тойргон таарахгүй шүү дээ. Хүүд гонгор гэдэг нэр хайрлаа. Гонгор сахиус ивэж явг гэсэн гэдэг. Одоо манай энэ тхи өвж хашаатаа усууд хашааны хоогоороо гэр буусан урдуура тэгээ урагшаага уяан байдгийг. Нохойнууд тэр зүг байх жишээтэй. Тэгтэйгээ зэрэг одоо миний бодоход бол амаргой төдийн хүнсэнд гарсан, тугдын хүнсэнд гарсан юм шиг энэ л хавь дээр таараа. Эхээс унах нь. Тэгээ гэрний одоо энд байсан бай таараа. Тэгээ эхээс унаа тэгээ гэртээ орсон бай таарна шүү дээ. Одоо ийм юм. Тэгэхээр энийг бол олон хүн харин одоо амаргой буус гэж гэрчилдэг. Амар сайдын буус гэдэг нэрээс нэр нь. Манай энд бол тэгж өрөм. Би л амаргой гэж байгаа болохоос амар сайдын буус. Нутгийнх бол тэгдэг. Сайхан газар. Ногоо цагаат тий. Түшэйтэн аймгийн Дайчин вангийн хошуу буюу Булган аймгийн Буугд сумаас маш олон алдартай төрөн гарсан байдаг. Үүний амар сайдын урдд одоо үндэсний эрхлөөний хөсгөлийн гол удирдагч Богд хаант Монгол улсын анхны гадаад хэргийн сайд Эрдэнэ дайчин Живан ханд дэрж гэдэг хүн бол амар сайд хоёр салшгүй холбоотой. Яагаад тэгэхээр энэ хүнийг бол одоо тухайн улс төрийн замнал эх орныхоо төлөө гэсэн чин зүрх зориг сэтгэлийг Эрдэнэ дайчин Хошойчи ван ханд дэрж бол өөрт нь одоо зүрх сэтгэлд нь гүнээ суулгаж эх орныхоо төлөө гэсэн үзлөдлөг бол маш сайнаар суулгаж мөн амар сайдыг бол тал бичээч болон өөрийнхөө засгийн газарт ажиллуулж өөрийнхөө хошуу нутгаас эх орныхоо төлөө гэсэн залгамжлагчийг бэлдэж байсан учраас амар сайд бол өнөө Монголын түүхэнд маш том хүндтэй гавьяа байгуулсан. Амаргаач бол өөрөө төрсөн талаараа ээж тань тэр аав тань тэр ах トゥ өөрөө төрсөн талаараа шигсэн бас ганцаар байгаагүй хүн байна тий. Нийлээ хэдүүлээ байсан. Тэгээ тэрнээс олон одоо үр хүүхэд айцаа юм хүм салбарладаг байх л да. Тэгээд тийм усуд бол байх шиг байгаа. Тэгтээ гагцгүй өнөө хэлбэгдлийн үе нь болоод зарим нь нэрээ нуусалсан, зарим нь уг нэрээ өөрчилчихсэн.
зарим нь одоо хэлхээс ойд ийм үе болчихсон юм байна гэж би ойлгодгийг. Тэгэхээр амаргаан яг хөө тэр ах トゥ төрөл төрөсдийн бинлээ гэсэн яриа бол би тийм улсууд одоо Улаанбаатар ч байна, Эрдэнэт хотод ч байна. Одоо булган дээр ч байна. Агдамбуу тайжийнхаа гонгор хүүгээсээ гадна 3 охинтой байсан бөгөөд гонгорын 2 эгчийг долгоор соль, харин охин дүүг нь должинж өгдөг байлаа. Гонгор хүүгээ 10 нас хүрээгүй байхад ээж нь бие баран хүүхдүүд нь өнчрөн үлдсэн. Данжин гавжин хэлсэнчлэн Агдамбуу тайж хүү гонгорыгоо Эрдэнэ номтой төрийн хар хүн болохоор шийдэн зорьсны учир нь энэч байж мэдэх юм. Гонгорын өсөж төрнөж байсан нэлх балчир үеэс манжийн төр суларн доройтож Монголын их стэйдс манжаас тусгаарласнаа өвөрлөж байсан цаг үедээ таарчээ. 1898 онд гонгор 12 настай болоход Улаастан туслах шинжний албыг хашиж буй Хошуу ноён Чивэн ханд орж Хошуу нутагтаа ирж амарч байгааг сонссон Агдамбуу тайж түүнд бараалгаж бяцхан хүү гонгорынхон хувьцааг залуу вантанд даатгахаар шийдэн хөвгүүнээ давуулан Чивэнгийн өргөнд очжээ. Агдамбуу тайж мөн Хошуу тамгын газрын дэргэд бичиг Эрдмийн сургууль шинээр байгуулагдсаныг дуулж хүүгээ тэрхүү сургууль сургаж төрийн түшмэл болгох хэрэгтэй гэмээр сэтгэж залуу Чивэнгийн дэмжлэгийг хүсэх санаатай байлаа. Вангийн өргөнд орсон Агдамбуу тайж алд вандан хадаг гаран ханд дорж унд сөгдөн мөргөж бантан минь би удам залах ганц хүүтэй ажваас ухаан сэргэлэн зам долгион овоо айж ичгнүүртэй нэгэн болох шинжтэй юм. Цаашдаа Эрдэнэ номд нэвтрүүлэн бантан таны вараас өдөрт багтаахыг үнэхүү сэтгэлээс сүслэн гуйж хичээ мөрг мүү хэмээхэд ханд дорж адгийг тогтоон авч хоймрын авдар дээр тавиад за хүүгийн алдар нэр хэм бэлээ нас төрж байгаа хэмээн асуулаа. Хүүг минь гонгор гэдэг энэ жил 13-ны нас хүрлээ. Одоо бичиг Эрдэнэт сургаж таны бараа болгоч болгон их вантан таны хэрэгтэй тус нэмэр болох хүн болоосоо хэмээн авчирлаа хэмээхэд хамт дөржван гонгор хүү хэсэг ажиглан сууснаа. Энэ жил Хошуу тамгын газарт бичиг Эрдэнийн сургууль нээсэн. Түүнд хүү гонгорыг тань шавааруулъя. Нүдэндээ галтаа нүрэндээ цогтоо сайн хүү байна гэж. Эрдэнэ номтой хүн бол болтгой хэмээж бяцхан хүү гонгорт элжгинжих нанжин чавх авч хайрлжээ. Ийхүү 12 настай гонгор хүү Дайчвангийн Хошууны бичиг үсгийн сургуулийн шав боллоо. Аав Агдамбуу тайжич гонгор хүүдээ сайн сурахыг амжилан загсан бөгөөд Чивэн ханд орчиж холын хамаатан болох Агдамбуу тайжийн хүү нүдлэн авч хожим түүний бичиг Эрдмийн чадлыг үнэлэн дэрэгдээ бараа болгож төрийн хэрэгт татан оролцуулсан юм. Ханд ван тэр хүүгийн бол өөрийн гар дээр өсгөж одоо хүмүүжүүлж ингээд бол төрийн албанд бол тал бичээчээс эхлээд зүтгэж бичээж тэгээд төсмөл бүр одоо Хошуу захирагчийн албыг гүйцэтгэж байсан. Гонгор хүү сургууль ирэхдээ л уншиж бичиж сурсан байсан тул октоос тэртэлгүй сурч жилийн дараанаас сургууль танхимын хичээлээс гадна элдв ажилд ажилладан ажиллах боллоо. Төлөвлөгөө 13 настай гонгорыг бичгийн мэдлэг сайтай тооцсон 10 гэрийн бичээчээр давхар ажилуулах болсон бөгөөд ийхүү тэрээр насан туршигүйч төрийн ажил зүтгэх болсон байна. Жилгэртээ ажилласны дараа гонгор хүү ажилдаа гавшгаа бичиг Эрдмээс сайнаар тооцогдсон дэвшиж багийн бичээч болжээ. Бичиг үсэг мэдэх хүн цөөн байсантай холбоотойгоос гадна бичиг Эрдэнэд онцгой сайн хүүхдийг насанд хүрсэн хүнээс дутуугүй үзэж төрийн ажил тэнцвүүлэн авдаг байсны нэг илрэл нь энэ юм. Бодлого гонгор хүүг бичгийн экскогтоо сайн хэмээн үнэлж Дайчвангийн Хошуунд ажиллах алтны жижиг уурхайн бичээчээр томлон ажиллуулсан юм. Алтны уурхайд ажилласан гонгорт эдийн засгийн мэдлэг суулгаж багсаг орос хэл сурах боломж олджээ. Энэ үед гонгор өөрийн эцгийн номын багш Данжин гавжин ганц хүн нэм чоочдтой танилцсан улмаар гэр бүл болон хамтран амьдрах болжээ. Хоёулаа хүүхдэд их хайртай, түүнээс гадна гэргийн их уран хүн байсан гэлцдэг. Амар авийнхаа авгаатай 70 хэд хүртэл цуг байсан. Тэгээд 70 хэд өрөөд ижи маань өнгөрсөн миний бүх хүүхдийг өсөж өндөлөж өгсөө. Айгүй уран хүн байсан. Надад айгүй их дээлмэл янз бүрийн юм хийж өгдөг. Дандаа мод ярьдаг. Тэгэл дэлгүүр хошоо орно, 20 дугаар дэлгүүр орно. Янз бүрийн дээлний өнгө авчирч хийж өгнө.
доодороо хэмжээтэй ийм мод болчих ин тэрэл мод айгүй ярина маяж. Тэгэл ерөөсөө тийж байгаа аавтайгаа хоёулаа өөрхөө бурхан болохтон цог бурхан болгоол ичигээ тэгсэндээ гэн. Тэгээ Амаргой ерөнхий сайд байхдаа энэ нутагт ирж энэ дугны дэвсэг гэж энэ дээр тэр үед манай уулын голынхан зусж исэн байна. Тэр цусан дээр айл амтнтайгаа нутаг усныхантайгаа ирж одоо энд уулзаад тэгээ нутгийнхаа өөрийнхөө таньдаг мэддэг өөрийнхөө үе улсуудыг бас дуудуулаад энэ тэндээс авчруулад хүүхэд багцуул орохтой зэрэг чихэр жимсээ ингээд өгчихсөн тийм сайхан байсан юм гинжээ. Амаргой тэгжсэн шүү. Тийм сайхан хүн байсан шүү. Тийм өгөөж хүн байсан шүү. Тийм бурханлаг хүн байсан шүү гэдгийг одоо ярьж ирсэн зөндөө байдгийг. Амаргой бол маш их өндөр боловсралтай олон хэл мэддэг ийм хүн байсан гэдэг дүр бичиж үлдээсэн баримтаар нь бол ил тод байдаг. Амаргойг бол бид нар бүгдээрээ мэднэ. Яг алтан ургийн үед амьдсан тайж язгууртай ийм хүн бол Монгол улсынхаа яг тусгаар улс болсон энэ үед нь бол гол бүх салбаруудыг тэрний дотроо хүртэл одоо банкны одоо захирлаар хүртэл банкны системийг хүртэл бэхжүүлэх энэ үйл ажиллагаанд оролцсон ийм түүхтэй хүн. 11 онд улс байгуулах хэрэгт бол амар сайд зүтгэжсэн байдаг. Тэр хэрэг зүтгэсэн учраас богдын зарилгаар тогсын үед шагнуулж ясаа ийм зарлиг нь бас байдаг. 1912 оны дундуур за сүүлээр юм да. Амар сайд анх гадаад хэргийн яамд их зохиогч төшмөлөөр орсон байдаг. Энэ үедээ одоо газрын баялагийг одоо нэх бусад олон гавьяавь улсны учир ханаас бэсин зэрэг одоо хүртсэн. Яванда энэ бэсин зэрэг бэсин хэрэгэн болж одоо олон батцсан байна. Агдамбуугийн амар. Агдамбуугийн амар нь 1922 оноос 1928 онуудад гадаад яамд эрхэлсэн түшмэл аж ахуй яамны сайд, ерөнхий сайдын жинхэнэ орлогч 28 оны 2 дугаар сарын 21-ээс 1930 оны 4 дугаар сарын 27 хүртэл Монгол улсын ерөнхий сайд, 1934 оны 7 дугаар сарын 2-ноос 1936 оны 3 дугаар сарын 22-ны хүртэл улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 дугаар сарын 22-ноос 1939 оны 3 дугаар сарын 7-ны хооронд дахин ерөнхий сайдаар тус ажиллаж байлаа. Би бол амар сайдыг юм хичээнгүй амар сайд гэдгээр нь мэднэ. Тэг өөрөө их тийм бичиг номын мундаг хүн байсан. Манай сангийн сайд бас байсан. 2 удаа Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэр үеийн хүмүүсийн үг төгөөг уншихаар үнийг хэлэхэд өөрсдөө их тийм давсан ачаа өөрчилсөн болов уу гэж боддоо. Зармын хувьд л нас нь бол маш залуухан. Үнийг хэлэхэд одоо магадгүй тэр хүмүүс заримдаа зоригоос илүү их байхгүй байсан баг. Тийм их оронч үзэл зориг хориос илүү их бараг байхгүй байсан баг. Өөрчилж шинжлэхэд байгаа тэр зүйлийг нь тухайн үеийн нийгэм бас зарим нь магадгүй төдийлөн ойлгохгүй байсан баг. Ингээ ерөнхий сайдын албанд байхдаа бол ер нь үнэхээр улс орны хөгжлийн талаар зөвлөлттэй эдийн засаг соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар олон чухал алхам хийсэн. Энд бол одоо Амаргойг бол ямар нэгэн хэмжээгээр зайлуулах ёстой гэсэн бодолтой энд Вартинян гэж одоо комментарийн төлөөлөгч хойш нь бичсэн загталтай бол цэрэн дарж ямар хоёрыг зайлуулж болох боловч энэ хоёрыг зайлуулбал Монголын ард түмэн бослог гаргана. Тийм учраас энийг харзах хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь бол бүх нь одоо юу гар хөлийн одоо тайрна гэсэн үг л дээ. Одоо өөрийн одоо хамтран зүтгэгчдийг нэг нэгээр нь баривчилсаар хагаад ганцаарнгийн үлдээж ирээд 1937 онд бол амар сайдыг баривчилсан. Бэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн амар. Президентийн гиннэг ерөнхий сайдын албан тушаалаас авч хаяхдаа зөвлөлтийнхэн нэг талаас амрыг ерөнхий сайд болохыг дэмжиж, нөгөө талаас бужигнаан дундуур чоолсон төрийн удирдлага дэвшүүлэх бодлогоон хэрэгжүүлжээ. Амар олон төмний дунд нэр хүнд сайтыг нь харгалзсан байж болох юм. Ийхүү хоёр туудагаан ерөнхий сайдын албан тушаалыг хашгивалжээ. Хурлууд дээр хэлжсэн үгийг харахад бол бас л улаан дүүрэн дундуур нь
хилчдэг хүн байсан билээ. 32 оны онц 3 дугаар бүгд хурлаж болсон энэ нөгөө эсрэг баслах гарсны дараа штэ. Тэгээд тэгэхэд бол амар сайд бүр яг хэлсэн байдаг. Ер нь бол энэ зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс говьж тавьсан явдал юм биш ээ. Хойноос ирсэн нөхдүүдийн амыг дагаж тэдний ая занд нийлүүлэх гэж ингэж дагаж говьсан хэрэгэ гэж. Оросын коммунист намаас бол Ильява гэж гүрж нөхөр ирсэн байдаг л да. Тэгээд тэр нөхөр сүүлд нь тэмдэглэсэн байдаг энэ шүүмжил хэлсэн хүмүүсийн дотор бол яг улаан орон дээр нь шууд хэлж чаддаг хүн бол энэ амар байна. Тэгээд ийм ч учраас Ильява дэмжиж амрыг ирнэг энэ улсын баг хурлын дарга юм уу, ерөнхий сайд юм уу, дээгүүр албан тушаал байх ёстой хүн байна, шодрох хүн байна гэж үнэлж ирсэн байдаг л да. 1936 он энэ үед Монголын дотоодод байдал төвшөөртэй болж зөвлөлтийн зөвлөхүүдийн шахалтаар Японы тагнуул эрен хайх явдал эрчимжиж гэмбурутан тогтоогдоогүй элдв ялд унгах Японы тагнуул хэмээн цоллож хэрэг татах явдал өргөжсөн байна. Ерөнхий сайд амар дотоод явдлын яамнаас гэмбуруугүй хүмүүсийг элдв хэрэгт хоморглон буруутгаж байгаа байдлыг эсэргүүцэн тэмцэж эхэлжээ. Тэрээр улсын прокурор Чойдгийн сүрэнд дотоод яамд чойлсон ба бус ажилчдаас ямсыг өсгөх явдал байсаар байна. Түүнийг ханан үзээрэй гэсэн үүрэг даалгаврыг өгч байлаа. Ерөнхий сайд амар хуулийг ягштал сахих, хүний гэмбуруутайг тогтоохдоо хэлсээр хэлбэгдүүлэхгүй байх зэрэг шаардлага тавих болсон нь дотоод явдлын яамны зүгээс сөрхий эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Амар сайд гин зэмгүй иргэдийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой гэсэн зарилгын байр сууриа ягштал баримталж байсан юм. Амар сайдын энэ хатуу байр суурийн талаар цэргийн баримтч зөндөө байдаг. Оросуудын үйл ажиллагааг бол хурц хэлж шүүмжилж байсан. Монголчуудыг чи та нар дээрлэж байна. Монголын эд баялагч сонож байна. Бид бол эрхтэгш харилцсан биений хүндгсэн үндсэн дээр худалдаа арилжаа хийх хэрэгтэй зэрэг асуудлыг нэлээд тавьж ийсэн. Энийг одоо Оросын гүрэн эрхэд төлөөлөгч Никифоров ерөнхий сайд зэрэн төрж танаа энэ амарчин болохгүй байна гэж нам хийж ийсэн. Гэвч зэрэн төрж байвал амар багт өмөрч ийсэн. 1939 онд баривчлагдах хүртлээ бол амар сайд ер нь энэ баривчлагыг зогсоох гэж янз бүрээр их оролцсон. Үнэхээр хүчин хүрээгүүд тэр үед бол яг ерөнхий сайд гэдэг нэртэй байсан болохоос биш одоо улсыг бол үндсэндээ дотоод хэргийн яам одоо чавлсан өдөртөх болцсон байсан шүү дээ. Дайшлан баримтлах хүмүүсийн нэрсийн жигсаалтын уншсан амар нэлээдгүй бухимдаж монголчууд өхөр малаач хамаагүй алж нядлахыг цээрлдэгсэн. Харин одоо амьд хүнийгч хэдэн мянгаар нь алж хятахыг тоохоо байлжээ хэмээн баримтлах хүмүүсийн нэрсийн жигсаалтыг чулуудаж орхижээ. Ийхүү амар хэлмэгдүүлэлт явж эхэлж байгааг мэдэрч түүнийг бүхий л чадлаараа хязгаарлах барихыг эрмэлзэж байлаа. 1936 оны 100 ардын хувьсгалын 15 жилийн ойгоор амар догсом дэргүүтэн Хөмбийн хэрэг толбогдсон 15 гин зэмгүй хүмүүст өршөөд үзүүлэн ихэнх нь сулсан байна. Амар сайд анхнаасаа Хөмбийн хэрэг гэснийг зохиомл хэрэг хэмээн үзэж байсан бөгөөд энэ хэрэг толбогдсон хүмүүсийг цааслах тухай тогтоолд гарын үсэг зурхаас татгалзаж эсэргүүцлэн илэрхийлж байлаа. Хэлмэгдүүлэлтийн нэгэн шүүх хурал дээр журмын нөхд нь цаазын ял уншиж суухад амар ерөнхий сайд устдаас нуулгүй ил цагаан үйлж суусан дурсамж байдаг. Ийхүү Москвагаас шахны шаардаад байсан Японы тагнуулыг илрүүлэхийн тулд олноор баривчилж хэлмэгдүүлэх үйл ажиллагаанд саадуулж байгаа гол хүн нь ерөнхий сайд амар юмаа хэмээн үзэхэд хүргэсэн. Түүнийг ч баривчлан устгах ажил төлөвлөгдөж эхэлжээ. Хүчин мөхсцэн амар гин зэмгүй хүмүүсийг өмөрч хамгаалж чадаагүйгээ, цусд давлгааг зогсоож чадлагүйгээ ерөнхий сайдын хувьд хэлсийг тулгалсаж байгаадан бухимдаж бахардан үйлсүүлсэн үзээ. Амрыг засаршгүй буруутан хэмээн үзэж мөрдөн мөшгөх элдв баримт цуглуулах ажиллагаанд зөвлөлтийнхэн эргэлт буцалтгүй орсон байна. Түүх гэдэг бол ингээд бид нар заримдаа яагаад ярих ёстой гэхээр энэ тавтагдах гэдэг байхгүй. Өмнөх одоо ингээд энэ хүний хувь тавилан ирээдүйд ч гэсэндээ тавтагдах бас эрсдэлтэй. Тийм учраас өөрчлөлт шинжилт гэдэг зүйл дээр ялангуяа бол ингээд нийгэм заримдаа хүлээж авч чаддаггүй, тэр үнийг нь ойлгодоггүй, маш олон хүмүүсийг золиос болгодог. Тэгээ өнөөдөр бид нэр ингээд бараг 100 жилийн дараа дурсаад мундаг хүн байж дээ. Монголын төрд бас хэрэгтэй олон үйл хэргийг бүтээжтэй.
шин цагийн ямарч байсан түүхийг Монголын түүхийг бичилцэж дээ гэдэг өнөөдөр бид нар нэг бодлыг харамсаад нэг бодлыг махархаад бас дурсаад сууж байна гэсэн. Өөрөө хэлмэгдсэн нь 1938 онд дотоод яамны орлогч сайд бүргэдийн лослын мэдүүлэгт амар Монгол улсын хүн амын тоо угаас цөөн бөгөөд энэ мэтээр алдаад байх аваас дуусгахад амархан шүү. Энэ тухай чи цааш нь хэлэх байхan өөрөө мэдэрэ гэсэн байна. Амар нэмж ер нь Монголын ардыг олноор баримтлан ачих ажлыг Оросуудаас өдөөн хатгаж гаргадаг бөгөөд түүнийг чоовлсон дагалдан хийж байгаа хэрэг шүү дээ гэж хэлээд авч. 1937 оноос эхэлсэн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийн ажил дээр сөргөлдөх байр суурьтай байсан амрыг хэлмэгдүүлэлтэнд саатуулж байгаа гол этгээд хэмээн баримтлах баримтсэлтийг цуглуулж эхэлжээ. Олонний дунд нэр хүндтэй ерөнхий сайдыг зүгээр нэг баримтжилж болохгүй байсан тул хэргийн хуурамчж байтугай баримтуудыг бүрдүүлж авах ажлыг 2 сараар хийлгэлээ. Монголын нам улс төрийн зүтгэлтнүүдийн тул Монгол орны цаашдын хөгжлийн зам ямар байх вэ гэдгээр бол өөр үзэл бодолтой байсан л та. Тэгэхээр энд нэг хэсэг нь одоо үндэсний арчилсан үзэл баримтлана. Үндэсний арчилсан үзлийн үндсэн дээр улс орноо хөгжүүлнэ гэж үзэжсэн. А нөгөө нэг хэсэг нь шууд коммунизмыг дагаж улс орнод социализм байгуулагдана гэдэг нэрээр зүүнний одоо балчигчд шигдэж орсон ийм хоёр хэсэг байсан. Ингээд үнэнхээр одоо тэр үндэсний арчилсан үзэлтнүүдийг бол коммунизм баруунтан гэж нэрлэсэн. Тийм үндэсний арчилсан үзэлтний хамгийн том төлөөлөгч бол Хичээнгүй сайд Цэрэндэрж, Мэргийн сайд Амар нар байсан байгаа шүү дээ. Тэгээд тэдэнд бол 1928 онд намын 7 дугаар их хурлаар эдэн цохилтогоод ингээд зүүнний одоо шугам ялсан. Ингээд улс орнд одоо зүүнний балмад ажиллагаа одоо идэвхсэн юм төвхтэй. Өмнө нь уулзаж байсан Чоулсон Скрип хоёр дахин уулзаж Амрыг зайлуулах хэдгэдэн хөлбөрийг ярилцсны дараа намын төвөрөөний өргөдсөн хурлыг хийх, түүнд хотод байгаа төвөрөөний гишүүд сайд нарыг оролцуулах, шууд улсын баг хурлыг эсвэл засгийн хурлыг хуралдуулан Амар сайдыг тал үрээс шүүмжилж, удирдлагаас зайлуулж, шууд баримтлах төлөвлөгөөр тогтцоожээ. 2 дугаар сарын 24-нд улсын баг хурлыг 3 дугаар сарын 3-нд хуралдуулах шийдвэр гаргажээ. Хэлмэгдүүлэлтийн харс үүдэр бүрхэж байгаа гадралсан Амар ерөнхий сайдын албаа өгөх тухай огцорох бодолтой байгаагаа хэлсэн ч усыг солов. Амар сайд мөрөөрөн ажлын өгөөд мэнд салах боломжгүй болсноо ойлгожээ. Ингээд 1939 оны 3 дугаар сарын 7-нд эссэн ч бүрэн хүрээгүй намын төвөрөөний хуралгчийг хуралдуулан ловсон шарав монлайлан Амар руу шууд дайрч Амар нь ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалсан хэмээн элтгэлэн дуусгалаа. Ловсон шарвын дараа Чоулсон үгэлж ловсон шарвын саналыг 100% зөвшөөрнө. Ийм өнгөө нуусан, дотор нь харалсан, эдээ бэрээр гүйтсэн этгээдийг намын хүрээнд түүнчлэн тэргүүлэгчээр нь 1 цаг 1 минут ч байлахгүй хөөбөс зөхөн. Ерөнхий сайдын албан тушаалаас шууд зайлуулвал таарна гэжээ. Чоулсонгийн дараа намын бус нөхөд Амрыг дайран довтолж эхэлжээ. Чингис их магтдаг. Амар язгуур гарлан том феодал болохоор зогсохгүй намын журмыг эсэргүүцсэн барууны удирдлагын нэг мөн болой зэргээр 14 хүн Амрыг тал үрээс нь шүүмжилж довтолжээ. Ерөнхий сайд Амрын асуудлыг намын төвөрөөний тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхэд хурлын танхимын арын хөшний цаана Элчин Иванов, дотоод хэргийн яамны зөвлөх Скаков, Чоулсонгийн зөвлөх Мальков, 17 дугаар армийн тагнуулын газрын дарга Пан нар нуугдсан сум. Хэн юу ярьсныг самсрэнгээр орчуулуулан сонсож бас олигтой нарийн сайн орчуулсангүй хэмээн анхааруулж байжээ. Цаг нь хэрснийг мэдсэн Амар сайд хурал дээр эцсийн үгээ хэллээ. Тэрээр ертөнцийн амьд явсны сүүлийн үгийг хэлье. Надад ийм аюултай өдөр ирж ийм хүнд байдалд орохыг мэдсэн. Нөхдүүд намайг таягдан хаях болж би өөрөө бэс зэрэгтэй явсан болох тул өдгөө ангийн тэмцэл гарч хувьсгал хөгжөхөд багтах газаргүй. Гიშгэхэд хагидл болсон бол гомдох газаргүй. Хоёрт нөхдөөсөө эсэргүү нартай холбоотой хэмээн үздэг юм уу? Эсвэл эсэргүү нараас ноцдгоос
намайг харагдах ахвал би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар эрэхтэй улс байна хэмээн итгэдэг. Би улс орондоо хайртай. Би өөрөө үүнийг үзүүлсэн. Би хэдийгээр хоцрогдсон боловч улс орондоо хайртай нь үнэн бөгөөд хэрвээ эсэргүү болсон бол урд гарсан 10-аас 20 эсэргүүтэй нийлсэн байх ёстой. Миний бие хувьсгалын эхний өдрөөс улсыг хөгжүүлэх явдалд оролцож явсаар эцэст нь уруугчид холбогдож хаягдахад хүрвээс миний зүрх хагархалгүй адил байна. Надад үгүй байна. Эцсийн үг хэлэхэд одоо хүнд байна. Ийм ажлын төлөө сэтгэл зовниж явсаар одоо ийм байдалд ороход хүнд хэцүү санагдаж байна. Би өөрөө айж явсан. Би нам засагт шургалаад явсангүй. Хорлох санаа байхгүй болно. Мөн тэр өдөр Човлсонгийн 10 тоо тушаалаар ерөнхий сайд амрыг хурал дээрээс баривчлан авч явжээ. Үүнтэй залгуулан амрын хөрөнгийг хураасан байна. Хуучин том феодал гэдэг амрын хөрөн гэж хураагдсан жагсаалтыг үзэхэд нэг бердамбу, 3 хурган дээл, нэг даавн дээл, мөн хэт утга, минжин малгай байсан бөгөөд адуу 71, тэмээ 3, үхэр 38, хонь 200 хэмээн дансалжээ. Энэ хөрөнгийг харахад амар сайд тийм чих чинээлэг хэл бенчэнтэй хүн байсангүй. Тухайн үед ийм хөрөнгөтэй хүнийг ядууд тооцож байлаа. Амрыг 4 сар мөрдөн байсаасны эцэст 1939 оны 7-8 дугаар сард зөвлөлтийн талд шилжүүлэн өгсөн байна. Түүнээс мэдүүлгийг зодож жанчиж авсан байх магадaltaа бөгөөд хамт хоригдож байсан амар сайхан. Амаргаа арай гэж бүхийгөөд ёо миний нуруул болохгүй байх хэмээн хэлж байсан хэмээн дурсснаас харахад ийм байдал нь их л чилэрхүү байжээ. Амар сайдыг Чэттдор дамжуулан 1939 оны 8 дугаар сарын эхээр Москвад авчран Лефорт шоронд хоржээ. Энэ үед маш олон хүнээс амрыг гүтгсэн мэдүүлгүүдийг зодож занчиж байж гаргуулan авсан байна. Хүмүүсийг зодож тамлаж амрын эсрэг мэдүүлэг авсан тухай дотоодын хамгаалах албаны комиссийн ажилтнууд намын хороонд хандан гомдол гаргаж үүнийг шалгаад гомдол үндэслэлтэй үнэн зөв болохыг тогтоосон боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй дарагдуулан орхижээ. Өгсөн мэдүүлгүүдтэй амар сайд хүний санаанд багтамгүй худал байсныг мэдүүлэхээс гадна үг хэллэг нь практик гэх мэт орос хүний хиллэг хэрэглэгдсэнийг харахад амрын өмнөөс бичээд түүгээр гарын өсөж зурулсан бололтой. Баригдсныхан дараа бол амар сайдыг хамгийн эхлээд Читэд авэдсан байдгийн. Тэгээ Читээс Москва руу одоо Бутырка гэж нэрлэдэг одоо онц хүнд гэмт хэрэгтнүүдийг байдаг шоронд авчиж байцаасан байдаг. Тэгээд шоронд байх үетэй холбоотой одоо нэг том дурсамж нь бол амар сайд өөрийнхөө мэдүүлгэнд бол одоо ингээд хань хамсаатны нэрлэл гэдэг байлаа шүү дээ. Тэгээд хань хамсаатны нэрлэл гэхэд бол ерөөсөө нэгч амьд хүн нэрлэегүй байдаг. Дандаа нас орсон хүмүүс юм уу? Эсвэл баригдсан хүмүүс. Одоо нэгэнд баригдсан юм чинь ойлгомжтой. Тэр бол одоо Японы тагнуулч юм уу болцсон байгаа. Тэрнээс яг ажиллаж байгаа хүмүүс дотроос нэгийг ч нэрлэегүй. Тэг зарим хүмүүсийг тулгаж асуусан байдаг. Тулгаж асуухт нөгөө тэр бол тийм биш гэж. Одоо жишээлхэд намын тугаарны 2 дугаар нарийн бичгийн дарга байсан Баасанч гэж хүн байсан л да. Баасанч бол амар сайдыг баримтлах хурал дээр бол нэлээд хурц шүүмжлэл хэлж амрыг буруутгасан. Тэгэхэд одоо Баасанч Японы тагнуул үзгээд тулгаж асуухт нь Баасанч ерөөсөө Японы тагнуул биш. Баасанч үеийн тэнтгэн тагнуул хүн биш гэж хэлсэн байдаг. Нэг сангийн аж ахуйн дарга нэг хүнийг бас тулгаж асуухт нь үгүй тэр хүн ерөөсөө тийм тагнуул магнуул бишээ гэд тэгээд тэр үе чинь дотоод яамны орлого сайд байсан насан тогтохоос баригдаад цуг байцаагчсан баггүй. Тэгээд насан тогтох руу эргэж хараад чи яагаад энэ одоо гэмгүй залуу хүнийг худал үтгэж байгаа гэж ингэж хэлжсэн байдаг. Миний юу тайж гаралтай минь үнэ. Би хэний төлөө зүс их орнохоо төлөө зүсгсэн. Ард түмнийхээ төлөө зүсгсэн гэж. Ямар сандаа тэр хэлмэгдээд явцсан хойно амар ингэх учиргүй. Энэ манай төр ер нь юу болоод байна да гэж хэлсэн юм гиндэ. Ер нь амар бол ийм учир байдал ерөөсө гарах учиргүй хүн гэж. Тэгээ амаргаа бол өөрөө тийм дөлгөөн сайхан сэтгэлтэй хүн их цус ухаалаг тэр дундаа бол ирээдүйг болсон тэр Монголын хүүхдүүд бас их хайртай. Энэ бол шууд одоо комментарны хамгийн одоо яс хайсан тийм идэвхтэй ажиллагааны үр дүнд бий болсон ийм л одоо
уршигтай, үр дагавартай ийм л үйл явдлаа л та. 1940 оны 5 дугаар сар гэхэд Амрыг яллах дүгнэлтийг гаргасан бөгөөд үүнд нэг бүгд найрамдах Монгол ард улсад үйл ажиллагаа явуулдаг Нармай Монголын хувьсгалын эсэргүү тагнуулын хувилдааны байгууллагын нэг удирдагчаар 1935 оноос ажилласан. Уг байгууллагын зорилго нь зөвлөлт толгойд улстай тогтоосон нөхөрсөг харилцааг таслах, бүгд найрамдах Монгол ард улсын ардын хувьсгал засгийн газрыг төлхөн унгах, Японы ивэлдэх феодал хөрөнгөтний байгууллагыг тогтооход оршиж байв. 2. Эсэргүү байгууллагын удирдагчийн хувьд Монгол төрийн эргэлт хийх зорилго бүхий зэвсэгт бослогод бэлтгэж байсан. 3. Монголд төрийн эргэлт хийх үед Японоос цэргийн тусламж авахын тулд Японы тагнуулын байгууллагуудтай холбоо тогтоосон. Зөвлөлт Монголын зэвсэг түвшний тухай мэдээллийг Япончуудад дамжуулж байсан. 4. Маршал Чойлсон устгах аллагад бэлтгэж байсан. Үүнийг хэрэгжүүлэх байгууллагын нэг гишүүн Дамбад үүрэг болгосон. 5. Байгууллагын гишүүдийн хувьсгалын эсэргүү ажлыг удирдах байсан. Нууц зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, байгууллагын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байсан. 6. Эсэргүү байгууллагада шинэ гишүүн улсууд байсан зэрэг тоочогдсон байна. 1941 оны 7 дугаар сарын эхээр зөвлөлт холбоот улсын дээш шүүхийн цэргийн коллегийн урьдчилсан бэлтгэл хуралдаан хуралдаж амрын хэргийг нэгтэлж үзээд 7 дугаар сарын 10-нд Агдамбуу өвгтө амарт буудан алах ял оноожээ. Цэргийн коллегийн гишүүд амрыг зөвлөлт холбоот улсын эрүүгийн хуулийн 58-ийн 1-ийн 58-ийн 2 дугаар зөвлөлөөр яллаж өмгөөлөгчгүй гэрчийг дуудахгүйгээр шийдвэрлсэн юм. Зөвлөлт холбоот улсын эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-ийн их орноос урвсан 58-ийн 2 нь зэвсэгт бослого гаргаж засгийн эрхийг хууль бусаар авч зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрээс хүчээр тасдан авах хурлага хийсэн хэрэгтэй тулгадаг ял байсан бөгөөд аль аль нь ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноодог зүйл заалтууд байжээ. Ачирхалтай нь тусгаар улсаан зарлаад 20 жилийнхэн ог тэмдэглэж байгаа бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайдасанд зөвлөлт их орноос урвсан зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрээс тасдан авах гэсэн хачин хэрэгт цаазын ял оноожээ. Шүүх хуралдаан дээр түүний эцсийн цаг ирснийг ойлгосон амар сайд. Надад тулгаж байгаа ял ойлгомжтой байна. Эдгээр хэргийг надад хүчээр тулган хүлээлгэж байсан учраас өмнөх мөрдөн байсаалтанд өгчүүлсэн мэдүүлгүүдээс нь татгалзаж байна. Би бүгд найрамдах Монгол ард улсын иргэн учраас миний хэргийг зөвлөлтийн шүүх биш, Монголын шүүхээр шийдвэрлэх ёстой. Миний хавтаст хэрэгт байгаа яжоо, бовсон шар болон бусд хүмүүсийн мэдүүлгийг би үүсгэж байна. Маршал Чойлсон галах хядах бэлтгэл ажил би хийгээгүй. Гэвч Чойлсон Монголын ард түмний эсрэг харгислал үлдэж байгаа учраас би түүнийг үзэн яддаг. Би Монголын ард түмэнд хайртай. Би Оросын ард түмэнд илэгтэй. Гэхдээ бусад том улс төрний нэгэн адил Монгол орныг колоничлох бодлого явуулж байгаа улаантнууд. Түүний засгийн газарт би дургүй. Монголтой хилдэж байгаа зөвлөлт холбоот улстай найрамдахын эсрэг бас Японыг эсэргүүцсэн бодол санаатай хүн. Бүгд найрамдах Монгол ард улсад ажиллаж байсан Нармай Монголын хувьсгалын хувилдааны байгууллагын толгойлогчийн нэг гэж намайг яллаж байна. Бүгд найрамдах Монгол ард улсад хувьсгалын эсэргүү ямар ч бүлэглэл байгаагүй. Би зөвлөлтийн эсрэг үзэл бодолтой. Үүнийгээс нууж байгаагүй. Миний аргагүй эрхэнд өгсөн мэдүүлгүүдийн дагуу баримтлагдсан тэр хүмүүс хувьсгалын эсрэгүү ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Гэмзэмгүй байдлаар баримтлагдлаа. Урьдчилсан мөрдөн байсаалтын үеэр хатуу ширүүн хүчирхийлээс болж олон монгол хүн өөрийнхөө болон бусдын тухай худал мэдүүлэг өгчээ. Гэвч тэд ямар ч гэмзэмгүй хүмүүс. Их гүрнүүд дандаа баг буурай улсуудыг колоничилж, удирдагчдыг баривчилж ирсэн түүхтэй. Монголын талаар зөвлөлт холбоот улс яг ийм бодлого явуулж байгаагийн хурц тод жишээ миний бие болно. Хэмээн нэгэнтээ хувь зяатайгаан эвлэрсэн хүний хувьд эрс шийдэмгий өгүүлжээ. Ер нь бол их хэцүү эрүү шүүлт бол тулгсан юм шиг байна. Яагаад гэвэл цуг хоригдчихсэн хүмүүсийн туртгал дээр амар сайд орносоо босохдоо ёох миний нуруу хэцүү байна гэж одоо дуалдчихсэн гэдэг. Тэгэхээр зэрэг тэр үл нэлээд хүнд эрүү шүүлтээр орсон байдаг. Зөвхөн тэр үеийн Оросын дотоод яамд ажиллаж исэн хүмүүс дотроос бол энэ Монголоос баригдаж ирсэн хүмүүст бол эрүү шүүлт хэрглэж хийгээгүй хэргийн тулган хүлээлгэж идэх гэсэн гомдол тэр үед бас битсэн байдаг. Бас
Тэгээ яг тэр гомдол нь шалгагдаад тэгээ эрүүшүүлд хэрэгэлсэн байдгийг тийм тогтоосон мөртөнөө ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Яг тэгвэл дээрээс нь улс төрийн даалгавартай байсан учраас тэгээд орхисон байдаг л да. Тэгээд сүүлд нь тэр баримтчилгаа байцаалтын үеэр орчуулж исэн бурайд хүний дуртгалд бол маш их зодод занчиж хэрэг хүлээлгэж исэн энэ гэсэн тийм дуртгалууд байдаг л да. Энэ өнгөрсөн 100 жилийн бүтээн байгуулалттай тэрнээс 1920-ад оноос 90 оны энэ хөгжил сэтгэлд бүтээн байгуулалт, нэгдэл, хөрөнгө оруулалт, төмөр зам энэ бүхэлдүүд гэхдээ зүгээр нэг үнд сэнгүүгээр бүтээгүн биш үү гэдгийг би бас энэ цаг үед хэлмээр санагдаж байна. Энэ бол тухайн үеийн Монголын мянган хүмүүсийн хэл мэтлэлээр тухайн олон эмэгтэйчүүд бэлэвсрээд одоо үлдсэн ээж аваагаа алдсан энэ бүх үн цэнээр бас бүтсэн шүү. Энүүний нэг нь бол одоо амар Монгол Улсын ерөнхий сайд байсан. Хичээнгүй амар, бэлгүүн мэргэн ерөнхий сайд гэж ярьдаг гэсэн. Бэлгүүн мэргэн амар гэж хэлдэг гэсэн. Амрын хэргийг 1956 онд иргэн хянсан Зөвлөлт холбоот улсын прокурорын газрын дүгнэлтээс үсгээд ялын дүгнэлт үлдснээс хойш ял оноох хүртэлх хугацаанд дотоод хэргийн ардын комиссарын ажилтнууд шүүхтэр хийсэн хэрэгээ хүлээж амь өршөөхийг говьл ялыг хөнгөрүүлнэ хэмээн ятгсан баримт үлдсэн ажээ. Харин амар сайд амь хэлтрүүлэхийг ч гуйсангүй. Шүүхтэр хийсэн хэргийг ч хүлээгээгүй. Харин ч эр зөр гарган хэлмэгдүүлэлтийн жүжиг болсон хуурамч шүүхийн үйл ажиллагааг илчлэн хурц зөрөгтэй үгэлсэн ажээ. Амар сайдад оноосон цаазын ялыг дав заалдах хэрэггүй. Зөвхөн Зөвлөлт холбоот улсын дээд зөвлөлийн дэргүүлэгчдээс амь хэлтрүүлэхийг гуйн өршөөл хүсэх эрхтэй байсан боловч тэрээр өршөөл буугаагүй. Гуйсан ч өршөөл үзүүлэхгүй гэдгийг мэдж байсан тул амар сайд амь гуугаагүй байж магадгүй. 1941 оны 7 дугаар сарын 27-ны шөнө Москватын ойролцоо Коммунарка буудлагын талбайд битүү нэгэн машин хатуу хамгаалалтайгаар иржээ. Амар тэргүүтэй монголчуудад оноосон дээд хэмжээний ялыг гүйцэтгэхээр ирж байгаа нь энэ. Тэднийг угсан нүхний амсар дээр жигсаагаад цаазын ял гүйцэтгэх салаан дарга ялын тогтоолыг орос хэл дээр уншиж ЦСК гэж тушаахад амар бүгд найрамдах Монгол ард улс манд тугаа хэмээн хашгирчээ. Монгол улсын тусгаар тогтнолын эхний өдрүүдээс эхлэн энэхүү хэрэгт бие сэтгэлэн зориулан зүтгэж явсан шинэ Монгол улсын төр засгийн тэргуунд заларч явсан эзэн Чингис хааны алтан ургийн цорын ганц хүн Эрдэмт сайд Агдам буугийн амар энхүү хүний нутагт хэл сэргээр амиа алдсан билээ. Түүний цогцсыг Бутовод их буудлагын талбайд их нийтийн булшинд оршуулжээ. Шарлын Оросоос авчрах гэж их оролцсон. Тэгээд харамсалтай мөнхээр боломжгүй билээ. Яг гэвэл амар сайдыг цаадалсан 1941 оны 6 сарын 27-ны өдөр бол яг тэр өдөр нь бол 210 хүн буудсан байдаг. Тэр нь монголчууд ч байсан, Итали, Франц, Гүрж гэдэг аюу олон үндэсний хүмүүсийг яг тэр өдөр нь бол 210 гэдэг. Тэгээд нийтдээ бол тэнд 3000 гаруй хүн цаадалсан газар л да Коммунарка гэдэг. Тэгээд нэг нүхэнд авчиад булчихсан. 2013 онд бид нар бас амар сайдынхаа шаардлыг их орондоо авцрээ. Ер нь бас мөнгөчүүлье гэж тухайн үед бас нэлийн нутгийн хүмүүсээ одоо тухайн их хурлын гишүүн байсан Ямдаг Явтхан баяртай яриад тухайн үед бид нар ярилцсан. Тэгээд энэ талаар Оросын холбооны элчин сайд, Москва дахь элчин сайдын хамтаа харилцсан. Тухайн үед маш олон хүмүүс бол нэг дор цааслах учраас боломжгүй байна. Тэрэн дотроос аль нь одоо амрын яс юм, аль нь энийг юм гэдгийг мэд харах байхгүй гэсэн. Тэгээд амар сайдын яг төрсөн хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Тийм учраас ДНК-гийн шинжилгээ хийх боломжгүй. Тэгээд сангийнхаа үрээд бол бид нэр ирэх жил юм уу тэрний дараагийн жил нутагт нэг суургын тусгаад тэгээд тэр одоо өөрийнх нь одоо оршуулгдсан газраас нь газар авчираад нэг сац хийж суурган дотор нь байршуулъя гэж боддог. Энэ буддийн шишний ёслоор бол тэгэх юм бол тэр хүний сүнс сацсандаа эргэж ирдгээ гэсэн юм итгэл байдаг. Тэгвэл одоо тэр хүнийг нэг амаршуулах хэрэгтэй болов уу? Амар тайван ойрсуулах хэрэгтэй гэж боддог. Тэгвэл одоо хүний нутагт
одоо бидний ингээд юухэнд итгэл үнэмшил, шашны итгэл үнэмшлэр бол сүнс нь амтлаагүй байгаа л юм л дээ. онд амрын хэргийг эргэн шалгаж, зөвлөл холбоот улсын дээш шүүхийн цэргийн коллегийн хурлаар хэлэлцэж, 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хэрэгсэхгүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдсэн байна. Байцаалтын үеэр баригчлагдсан хүмүүсийг хайр найргүй зодож, занчдаг, хоолыг нь хасах зэргээр эрүүдэж байсан бөгөөд тийм л аргаар хийгээгүй хэргийг хийсэн болгон хэлүүлж, бүгд найрамдах Монгол Ард улсад хувьсгалын эсрэг байгууллагад оролцож байсан гэдэг мэдүүлгийг тэднэр гаргуулжээ. Мөн хууль ёсыг бүдүүлгээр зөрчиж, мөрдөгдөж байгаа хүмүүсийг байлцуулалгүйгээр байцаалтын протокол үлдэж, харгислах замаар албадан гарын үсэг зургуулж байжээ. Шинэ нөхцөл байдал илэрсэн тул зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын дээш шүүхийн цэргийн коллегиос Агдамбуугийн амарт ял ногдуулсан 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосгоё гэсэн 022 693 156 тоод магадлалыг гаргажээ. Иймхүү 17 жилийн дараа бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд асан Агдамбуугийн амрын гин буруугүй хэлс хэрэгт хэлмэгдсэн болохыг нь албан ёсоор тогтоосон шийдвэр гарсан юм. Зөвлөлтийнхэн ийхүү амар нарт холбогдох хэргийг хэлс болохыг тогтоосон боловч Монголын талд энэ тухай мэдгэдэхийг яарахгүй байсан байна. Зөвхөн 1960 онд бүгд найрамдах Монгол Ард улсын прокурорын газраас хүсэл тавьсны дагуу зөвлөлт холбоот улсын прокурорын газраас холбогдох магадлалаа бичгийг өгсөн байна. Зөвлөлт холбоот улсаас хэргийг хүчингүй болгосон тухай магадлалаа ирсний дараа амрын гэргий нэмж хойштоос өргөдөл гаргуулж, партизан Фунцгаас тодорхойлолт гаргаж өгсөний үндсэн дээр л 1962 оны эхээр бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын дэргүүлэгчдийн газрын дэргэдэх цагаатах ажлыг эрхлэх комиссийн 78 тоо тогтоолоор амрыг цагаатах шийдвэр гаргажээ. Иймхүү Монголын төрийн төлөө амбиен харилцахгүй зүтгэсэн ятаршгүй их оронч Агдамбуугийн амрын нэр төр албан ёсоор цагаагдсан. Хөөрхи их явж ясаа. Тэгээ нэг одоо энэ цэдэн бал дарга маргыг байхт чинь өөрөглөө хичээл. Өвгний минийг амьд сэрүүн байвал надтай уулзуулж өгөөч гээл дандаа өөрөглөө хичээл ордог байсан гэсэн. Тэгээ их явсаа хөөрхи. Тэгээ явж сөүлд нь Мас 2-ын цав гэдэг газар байхгүй болсон гэж хэлсэн гэлээ. Тэгж надад бас ярьдаг л байсан өөр. Хэд тоноол өргөдлөвчөд ордог байсан гэсэн. Нэг амьд сэрүүн байвал нэг уулзуулж учруулж өгөөч гэж гуйж өргөдлөвч явдаг гэсэн гэж хэлээ хөөрхий. Амрын гэргийн нэмж хойжод эсэргүүний гэрүүл хэмээн хавчигдж 23 жил зовж зүдэрсний эцэст хайр таныхаа нэртэй сэргээгдэх тэрхүү сайхан өдрийг үзжээ. Өргөмөлхөө Шойнзонгоо төрсөн эцэг бүрүүжвар нь овголсон боловч эсэргүүний хүүхд хэмээн гадуур хагдаж ажлаас нь халсан байна. Тэд Төв аймгийн орчим ах トゥ нараа бараадан элдвэр дуудуулан ажиллаж байжээ. Харин охин долгор нь 1944-өөс 45 оны үед нас барсан гэдэг. Нэмж хойжод миний нөхөртөө хийсэн хэрэг байхгүй. Нэг л өдөр эргээд ирнэ хэмээн ярьдаг байжээ. Аавчтэйгээ шандрах гэж яваад нэг айлд болсон манай аавч танд байсан. Тэгээд тэр айлд байж хатад нэг уяатай жижиг хогшин байсан. Тэгээд нэг мохой нэг гүт хүүхд рүү гэтдэг. Тэгээд би одоо тэрнээс шаажсэн тэр. Тэгээд сүүлдээсэн чинь тэр амарван дүү юм л л. Тэгээд амарваг баригдснаас хойш одоо ухаан солиулсан тийм хүн байсан. Тэгээд тэрний баригдсны уршиг гэж асар их юм л та тэр охин нас орсон. Тэгээд энэ явцад Чойнзонгоон өдөр садлаад үлдсэн. Чойнзонгоон өдөр садлаад хамгийн гол нь бол хүмүүс тэр нэрхүүл одоо байгаа юм.
Би бас боддгийн номон дээр ч бичсэн юм бас манай булганыхан бодмоор юм билээ. Яг гэвэл Булган аймгийг байгуулж өгсөн хүн чинь амар сайд юм шүү дээ. 1938 онд Булган аймаг байгуулагдсан. Тэр үе чинь Тарилангийн аймаг гэж Сэлэн Булган хоёр нэг аймаг байсан байхгүй. Тэгээд 38 онд Булган аймгийг байгуулсан хүн. Тэгээ одоо нутагт нь хөшөөн байдаг. Хөшөө нь Эрдэнэт байдаг. Дайчмонгийн хөшөө гэдгээрээ бол Эрдэнэт бас юунд орно л доо. Энд Булган аймгийн хангалсан маань нутаг шүү дээ Эрдэнэт гэдэг маань. Гэхдээ бас аймгийг байгуулж өгсөн хүний хөшөө дурсгалыг байгуулах нь зүйтэй гэж би хувьдаа боддгийн. Ерөнхий сайд Агдамбуугийн амар нь Монгол хүмүүр үндэсний үзэлтэй байж үндэсний бодлогоо мэдж ухаарвал зохино. Улс төрийн ухамсарыг сэргээхийн тулд үндэсний ухамсарыг сэргээх хэрэгтэй хэмээн загтаг байлаа.